Монголд ч одоо улс төршгүйгээр ер нь бол асуудлаа шийдэх нь төвөгтэй байдалтай болж байна. Яагаад гэвэл бохир шудраг бос учраас. Тийм учраас хүмүүс тодорхой хэмжээгээр зөвхөн хараамаа бодоогүй билгүүтэй. Бас бодож байгаа, зорж байгаа юм а хийчих гэсэн үднээс л энэ салбар руу орж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн энэ бол тэр хүмүүсийн л асуудал. Тэрнээс биш нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтны мэрэгчлэтнүүдийн бүгдээрнийх нь хүсэл санаа зорилгот нийлсэн ч гэж байна. Тэгэхээр одоо миний нөгөө яг энэ тал дээр хэлмээр байдаг юм юу вэ гэвэл эрүүл мэндийн тусан үйлчилгээний чанарыг сайжруулъя тийм ээ. Эрүүл мэндийн хүн амын эрүүл мэндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөв эмчилгээ, зөв онцлогийг энэ тусламж хэрэглэхийг үнэхээр сайн болгоё л гэх юм бол мэрэгжлийн эмч мэрэгчлэтнүүдийн үг хэлийг мэрэгжилтэнгүүдийн үгийг, санал бодлыг бодлоготой байнга хэрэгжүүлж явах хэрэгтэй. Хэрэгжүүлж чадахгүй, хэлснийг нь ойлгохгүй тийм дарга удирдлагыг бол эрүүл мэндийн салбар хизээч огтхонч хүлээж авахгүй шүү дээ. Тэр үгээс ойлгомжтой. Эрүүл мэндийн салбартай холбоотой хамгийн сүүлийн сонин одоо яг нэг дэвшилтэт технологи гэдэг юм хүмүүс сонирхуулчаар манай салбарт ийм нэг шинэлэг юм боллоо гэд хүмүүстээ сонин мэдээ дуулгаач. Сонин гэх юм бол зөндөл байна л да. 2022 оноос эрүүл мэндийн салбар бол нөгөө нэг эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шилжиж гин гэдэг нь юу вэ гэвэл эмнэлгийн үйл ажиллагаа төрөө санхүүждэг байсан бол тэр нь болоод юунаас санхүүждэг болж байгаа. Өөрийнхөө гүйцэтгэл хичнээн хүн үзэн, хичнээн хүн онцлон, хичнээн хүн эмчилгээ хийн, хичнээн хүнд одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн түүгээрээ эрүүл мэндийн даатгалаас нэхэмжлээд мөнгө авдаг болсон. Энэ бол одоо хамаагүй ардчилсан систем рүү орж байгаа. Шудраг хамгийн зөв шийдвэр. Энд чинь даатгал хоёр талд үйлчилж байгаа. Үйлчлүүлэгч буюу нөгөө эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөн хүмүүс тийм ээ. Үйлчлэгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгууллагууд энэ хоёрын хооронд аль алинд нь нөгөө нэг сэтгэл санаанд нь тэнцвэртэй байдлыг даатгалын байгууллага хангах ёстой шүү дээ. Тэгээ энүүнийгээ бол яг гүйцэтгэл хийж чадахгүй байгаа одоогоор. Жишээлбэл эмнэлгүүдийг бол маш их хохирож байгаа тал байгаа. Гэхдээ ихлүүлсэн энэ бол яалтчгүй зөв юм болсон л да. Боловсронгуй болгох шаардлага байгаа юу? Байлгүй яах вэ? Энэ дээр бол эрүүл мэндийн янаас чиг одоо эрүүл мэндийн даатгалын эзнээс өвлөөс чиг тэр тасралтгүй ажиллаж байгаа. Гэхдээ юм чинь ингээд шууд нэг дор ингээд гүйцэд сайн болждгоо бол баг багасаа чинь тий. Анатомийн үнийг судлаж юм шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр яг үүнтэйгээ холбогдоод одоо энэ шинэ тогтолцоон дээр өөрийн нэг би нэг ингэчмээр л байдгийг гэж нэг бодож өгдөг бодол. Тэр зөндөө байгаа. Ер нь мөрөөдөл их. Гадны оронд шал өөр. Манад хуучин системтэй зэрэг иймэрхүү юм зөрөөл маш их ажиглагддаг л да. Үүнээс нь болоод эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөн хүмүүст бол хохирж байгаа тийм биш. Хохирж байгаа ч ухнах өмнө бол болоод байсан. Хохирж байгаа гэдгийг мдээгүй тиймэрхүү зүйлүүд бол маш их байгаа. Одоо жишээлбэл хамгийн энгийн жишээхэд сая эрүүл мэндийн даатгалын тогтолцоо 2024 онд биш 22 оны 3-4 сараас 1-р тогтоол гараад 3-р сард те эрүүл мэндийн даатгалд эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхэлдээ багтсан байхгүй. Тэгэхэд Монгол улсын хэмжээгээр анатомийн өвс судлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх тусламж үйлчилгээ огт ороогүй 2 жил яваад 2024 оны сая 4-р сарын 5-наас орж байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үг вэ гэвэл 2 жил манай салбар бол хаягдсан гэсэн үг байхгүй. Манай салбар шууд хаягдсан. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэвэл одоо нэгд гүйцэтгэлээрээ санхүүждэг болчихсон эмнэлгийн байгууллагад бүх эмнэлгүүд бүгдээрээ өөрийнхөө нөгөө бусдад үзүүлсэн даатгалаас бусдад үзүүлсэн тусламжаараа нэгсэн санхүүгийн орлогоороо эмс хөтлийн тусламж үйлчилгээгээ явуулсан байхгүй саяны 2 жил. Ингэж ерөөсөө салбарыг унгааж охирож ил болохгүй л дээ. Энэ зүгээр хамгийн энгийн хамгийн зүгээр л бүх хүн мэдж байгаа
сайд хүртэл мэдж байгаа. Төрийнээр эрүүл мэндийн яамныхан бүгд мэдж байгаа. Манай салбарынхан мэдж байгаа. Эмнэлэг зүйн эмнэлгийн дарганаар бүгд мэдж байгаа. Тэгэл процесс бол бас ингэж л их л удаан л байна л та 2 жил гэдэг бол. Бид нар бол эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ороо гэж саналаа өгсөн. Анх 2021 онд санал авахт нь л 16 эмнэлгийн антамын судлаач эмчнэр нийлээд өөрснийхөө хэмжээнд энэ чинь эдийн засгийн үр ашигын тооцоотойгоор техникийн нөхцөлтэйгээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд орох шийдвэр үндэслэл үнэ тогтоох ёстой байхгүй. Гэтэл бол зүгээр л эмчнэр өөрснөө санаачлал 16 байгууллагын эмчнэр саналаа өгөхөд түүнийг хүлээж авах байхгүй. Тэгэл 2 жил огт санхүүжилтгүй эмнэлгээсээ санхүүжсэн одоо эмнэлгээсээ гэж татаастай байдалтайгаар энэ салбар 2 жил явсан байх жишээ. Энэ зүгээр л нэг энгийн жишээ. Энээс өөр зөндөө л асуудал. Яг манай салбарын анатомийн асуудлын хувьд тийм ээ. Тэгэхээр гүйцэтгэл гэхээр зүгээр би энгийн юмны хувьд ойлгоход эмчнэр одоо гүйцэтгэлээ ингээд биелүүлэх гээд маш их цаг наргүй ажиллаж байна гэсэн үг үү? Улам ачаал нэмэгдсэн гэсэн үг үү? Гүг. Өмнө нь яг нэгдүгээр эмнэлэг одоо жишээлбэл улсын нэгдүгээр төв эмнэлэг нэг 5,000 хүн хэвтэж эмчлүүлээд 15,000 хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Үүнд нь зарцуулаад одоо үүнээс 5,000 хүн хэвтснээс 2,000 нислэл эмчилгээ хийх юм ч юм уу тийм тоо байгаа байхгүй. Гэтэл тэр тоо баригт ерөнхий тэр баримжаа тоо байна да. Тэр тоог нь улсын төсөвт суулгаад эмнэлгийг санхүүжүүлдэг гэсэн байхгүй. Одоо болохтой зэрэг ирсэн хүнийхээ тоогоор нь энэ хүнд ийм тусламж үйлчилгээ үзүүллээ. Энэ хүнд ийм зардал гарлаа. Ийм эмчилгээ хийлээ гэдгийг баримтжуулаад эрүүл мэндийн даатгалын санд нэхэмжлэх байхгүй. Тэгэнгუთ энэ хүнд энэ эмчилгээг зөв хийсэн байна. Ингээд ингэсэн учраас энэ мөнгийг нь нэгдүгээр эмнэлэгт нь олох хэрэгтэй гэд хийсэн зүйл дээр нь тулгуурлаж сар болгоны дараа тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө нь ордог байхгүй. Тэгэж санхүүжилт улсын төсвийн санхүүжилт бүр таг зогсож байгаа байхгүй. Тэгэхээр бие даасан бодлого явуулах боломжтой болж байгаа байхгүй. Энэ бол ганцхан нэг нэгдүгээр эмнэлэг биш шүү дээ. Монголд байгаа бүх эмнэлэг үсттэй тийм орон тийм 22 онтой холбогдохоор зэрэг нөгөө үзлэг урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг эрт илрүүлэг гэ яригдэн шүү дээ. Тэгэхээр эрт илрүүлэгт ороогүй хүмүүс бол миний ойр орчин зөндөө. Тэгэхээр энэ бас сонь те. Яагаад гэвэл хүн эрүүл мэндэд анхаарах нь зөв юм байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ улсаас ингээд дэмжээд эрүүл мэндийн байгууллагууд нь ч гэсэн дэмжээд эрт илрүүлэгт ороо гэд ингээд хахад орж өгөхгүй байгаад шүү дээ. Яг таны мэдж байгаагаар одоо энд нэтгэвтэй оролцож байгаа юм хүмүүс хэр их байна? Танаа одоо яг энэ таны хажууд байгаа энэ аппарат бол хавдрын гэж байгаа тий. Тэгэхээр нэг онцлогоог нь хийдэг юм уу? Одоо яг энэ ямар учиртай аппаратын яг энэ хавдрын онцлогоо эрт илрүүлэх тэр нь иргэдийн одоо идэх ямар байна? Энэ бол тухайн хүнээс өөрсдөөс нь хамаарч байгаа. Хотын төвийн тий амьд хайртай гэх юм уу? Жоо юм мэддэг тэр хүмүүс бол өөрсдөө сэргийлэх үзлэгтэй орчиж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь цалингаасаа тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалда байнга шимтгэлээр өгдөг. Түүнийг огт хүртэж чадахгүй яваад байдаг. Гэтэл зарим хүмүүс эрүүл мэндийн даатгалд шимтгэлээ төлдөг мөртлөнгөө өөрт анхаарахгүй. Зарим хүмүүс ч гэсэн ер нь нийтлэг даалгавар ирж байна. Мөн дээрээс нь тийм завгүй бүгд ажилтай. Зүгээр байгаа хүн өөрийгөө тогтчод эмнэлэгт үзүүлэе гэсэн тийм сэтгхүй анханасаа суугаагүй байхгүй монголчууд анханасаа суулгаагүй. Өвдснийхэн дараа шүд өдгөр шүд нэмждэр очив. Тэгсэн үгтэй одоо хоолойн өвдөө халуурж ижил заавал боглохоо байж ээж эмчид ханд. Энэ одоо нэг соёл гэх юм уу? Энэ соёл чинь Монгол улсад яг тархацсан. Буруу соёл. Буруу соёл. Гэтэл 1980 оноос хойш дэлхийн эрүүл мэндийн салбар бол чиглэлээ өөрчилсөн байхгүй. Шинэ технологи гаргаж өвчнийг онцлох, эмчлэх сайн чанартай үйлчилгээ үзүүлэх тэрэн дээр анхаарах нь зөв мэрэгжлийн үйл ажиллагаа. Түүнээс гадна нийгмийн эрүүл мэнд гэдэг тусдаа том салбар гарч ирээд тэр юу вэ гэвэл өвчнийг нөгөө нэг өвдсөн байхад нь хүн амыг өвчлөлөөр өвдсөн байхад нь эмчлэх арга нь хичнээн сайн тэр хүн эрүүл болох боломжтой боловч түүнээсээ илүү өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх өвдөхөөс нь өмнө
өвчнийг баг дээр нь дараад авчих юм бол нөгөө хамаагүй эдийн засгийн хувьд үр өгөөчтэй байна. Тэр хүмүүс бүгд эрүүл байх нь байна. Бүгд шүдний өвчнгүй байх нь тийм ээ. Бүгд одоо эрт үеийн хавдартай байгааг мэдсэн байгаа нь. Хожуу үедээ онцлогдож байгаа нэгэнт өвдсөнийхэн дараа эмчилгэж байгаа эмчилгээний технологиуд нь маш өндөр зардалтай. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол тэнгэр газар шиг ялгаатай байгаа байхгүй. Эрүүл хүмүүс чинь нөгөө нэг нийгэмдээ ажиллаа ядах нь ажиллаа таслахгүй шүү дээ. Ажиллаа хийн тийм эмнэлэгт хэвдэхгүй. Илүү зардал гарахгүй. Илүү зардал гарахгүй, илүү их мөнгө өрөхгүй зөвхөн одоо ажилд анхаарч байгаа байхгүй. Аз жаргалтайгаар амьдарч байгаа. Өвчтөн түүнийг дагаад гэр бүл ингээд ишүү зардлууд нь нэмэгдээд эмнэлэг рүү явна гэж чинь хэвтэн эмчилгээ гэл шууд зардлууд ингээд эрс нэмэгддэг учраас одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол гадны орны бизнес. Манад болохтой зэрэг манайх тэгээд зарим орнууд тэгээд тэр зүүн Европын орнууд эдгэр чинь өөртөөсөө юу штэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөөс тэгтэн хүн ингээд бэлэн юм нөгөөд эмнэлэг бэлэн үзээд үе ингээд ахаар хүмүүс бэлэн энэ байж л байдаг. Би үзсэн үедээ очисон ч аль ч эмнэлгийн хүлээж авна. Өвдөөгүй байхдаа очисон ч хүлээж авна. Тэгэхээр өвдсөн үедээ л очдог байхгүй. Ингээд урдын сэргийлэх сал юм чинь одоо чиглэл чинь манад юм жоо удаашралтай яваад байгаа. Энэ хөдөлгөөн бол дэлхийд бүр 1980 оноос эхэлсэн байхгүй. Яг үл энэ чинь ард нь мөнгө өвч идэг учраас айл эртнээс хүмүүс нь өөрснөө өвдөөгүй байхдаа өрсөн сэргэлт үзлэгт ороод явчихдаг байна шүү дээ. Гэтэл манад бол өвдөж байхад чинь эхний 1-2 дахь үедээ онцлогч байгаа хортой авдрын юу бол 33% байна гэж байгаа. Үлдсэн нь хажуу 60 хэдэн хувь нь 3-4 төгрөгөөр ажиллаж байна. Тэгэхээр чинь түүнийгээ дагаад нас баралт нөгөө нэг илүү их эрүүл мэндийн салбарт өөрүүлж байгаа ачаал нэмэгдэн эдийн засгт агаар гэр бүлд учруулж байгаа нөгөө нэг сөрөг нөлөөнүүд нь дагаал санхүүгийн дарамтууд нь дагаал өсчихөж байгаа. Тэгээ энэ бол амар маш чухал. 8 жил энэ салбарт ажиллана гэдэг бол баггүй хугацаа биш шүү дээ. Тэгээ яг энд ингээ харахад одоо энэ өвчтөн буюу одоо энэ нийт иргэдийн дийлэх масс ингээд нэг сэтгэлгээний хувьд өөрчлөгдөж байгаа танд анзаардаг уу? Эрүүл мэндэд анхаарат байна. Эрүүл мэнд бол чухал гэл ингээ сошиалаар аяух яриа л те. Одоо инфлюенсерүүд нь олон танил хүмүүс нь чиг яриа л ингийн хүмүүс нь чиг яриа л яг энэ бодит байдал дээр яг өөрчлөгдөж байгаа юм уу? Одоо яг бараан гурал идэх хэвээр идэж уухдаа анхаарах хэвээр гэл ингээ яриад байгаа шүү дээ. Гэтэ яг энэ бодит байдал дээр өөрчлөгдөж байгаа нь энэ гал тогоонд нь байгаа хүнд танд мэдрэгдэж байна уу? Өнгөрсөн 7 хоногт гэхэд манай улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг явж ажил өмнөгөө явж ажиллачаад хүрээд ирж байгаа байхгүй. Маш үр дүнтэй, маш олон хүнийг одоо өвчлөлийг мэдсэн, бүртгэсэн, дараачийн шатлалын дараачийн тусламж үйлчилгээнд нь чиглүүлсэн тийм үзлэг ажиллагаа хийчихэд мэдгүй 2-3 мянган хүн үзчихэд ирсэн байсан. Тэгэхээр бол маш үр өгөөжтэй л явж байгаа одоогоор. Тий одоо гараад хавдар судлалын үндэслэл тий гараа шинэлгээ өгөх хэрэгтэй шууд. Гэтэл энэ бас яг тэр шууд гараад өгөх хэрэгтэй гэж байгаа шиг тэгэл ажилласаа чөлөө яаж авах уу гэл дандаа ингээл хойш нь татаад байгаа тий. Хавдар судлалын үндэслэл төв одоо хүүхдээр дүүрлээ гэл нэг дам яриануд байгаад байгаа. Дүр төрх яг ямар байгаа яг өнөөдрийн байдлаар. Ганцхан хавдар судлалын үндэслэлийн төв гэдэг байгууллага үзүүлдэг тусламж үйлчилгээ ерөөсөө огтхон биш байхгүй. Монголд хавдар гэхээр бүгд нэг дэшгээ хошуурчдаг шиг. Тэрнээс биш бусад эмнэлгүүд хавдар судлалын тусламж үйлчилгээ үзүүлсэн хэвээрээ л байгаа. Үүнийг бүр одоо аль анх үүсгэн байгуулгаснаас ахуулаад хавдрын тусламж үйлчилгээг үзүүлсэн. Тэгэхээр хавдар судлалын төв дээр химийн эмчилгээ тийм ээ хавдрын химийн эмчилгээ, хавдрын туяа эмчилгээ хоёр байдаг. Мэргэжлийн онкологи гэд бусад эмнэлгүүдийг бусад одоо салбаруудыг бодох юм бол илүүтэй мэргэжилтэнгүүд нь байдаг учраас тэндээ бөөгнөрөд идэг байгаа. Ер нь бол бусад газар хавдрын хагалгааг жишээ мэсцэл гэх юм бол хавдрын мэсцэлийг бараг 2-3 дугаар шатлалын бүх эмнэлгүүд хийж байгаа шүү дээ. Хийж байгаа. Тэгээд хийж байна гэдэг чинь наан түүнийг оншилно гэсэн үг. Оншилчихсан бол эмчилнэ гэсэн үг. Эмчилгээний асуудал нь дараа нь
мэсэл эмчилгээ бол нэг арга нь болчихж байгаа тийм. Тийм. Химийн болон туяа эмчилгээ болохын зэрэг хаа сайгүй хийх боломжгүй. Хаа сайгүй хийх. Заавал мэрэгжлийн хүмүүс хийх хэрэгтэй. Тэгэхээр химийн эмчилгээг харин ч сүүлийн хэдэн жилүүдэд манайх ч хөгжөөд дүүрэг дээр хүртэл хийдэг болсон шүү дээ. Хоёрдугаар шатлал дээр аймагтаа хүртэл химийнхаа тариаг аваад эхнийхээ зөвлөгөө аваад аймагтаа хүртэл эмэн эрүүл мэндийн даатгалд орчихсон. Маш үнэтэй юм эрүүл мэндийн даатгалд орчихсон. Аймаг дээр хүртэл өгч байгаа байхгүй. Энд чинь бүр хавдрын ачааллыг улам тараад бууруулчихж байгаа байхгүй. Түүнээс өмнө бол хавдар дээр үнэхээр зөвхөн хавдар дээр тийм. Одоо туяа бол угаасаа цөмийн нэрхтээ учраас онцгой объект байхаас тэр бол туяа эмчилгээ бол ганцхан хавдар судлалын төв дээр хийгдэж байгаа. Тэгэхээр тэр хүүхд дээр холбоод ярил. Одоо үнэхээр тэр хүүхдүүд дээр залуучаад байгаа юм уу? Өвчлөл нэмэгдэхэд маш олон зүйл нөлөөлнө. Жишээлбэл хамгийн энгийн нь хүн амын тоо өсөж байгаа юм тийм ээ 3,500 болсон. Тэгэхэд өмнө 2 сая хүнд хортой авдраар өвчлөх хүүхдийн тоо цөөхөн арай хамаагүй бага байна шүү дээ. 3,500 боллоо өөр. За дээрэс нь хүмүүс амьдралын хэм маяг өөрчлөгдсөн. Нөгөө гар утасны хэрэглээ тийм ээ. Хөдөлгөөн багасалт, стресс, хүүхдэд стресс гэж хоолнд хүнсний аюулгүй байдлын асуудал байна. Агаар бохирдол. Энэ бүх зүйлүүд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Ер нь бол хортой авдрыг бол 100% гадаад орчны нөлөөтэйгээр үүсдэг гэж хэлэх боломжгүй л дээ. Тэрнийг тодорхойлох ер нь бол боломж байхгүй. Яг шалтгаан тодорхой байдаг хортой авдар бол ховор. Монголын 3,500 бүгд хавдрын үүсэх боломжтой ген агуулсан явж байгаа. Тэр ген дээр тэр гентэй хүмүүс тухайн хавдар үүсгэх гадаад орчны нөлөөсөн үед хавдрыг үүсчүүл гэж орчин үед ер нь л тайлбарлаж байгаа. Наад бэлэн гомгоо бол газ тавтайгаа бол тэрний хэрэглээ нөгөө нэг байнга тогтмол тийм ээ байнга тогтмол юм бүхэн чинь нөгөө хэмжээтэй шүү дээ. Их бага хэмжээтэй. Яг тэр тохирсон тунгаараа биш. Эсвэл багадаад эсвэл ихчих юм бол тодорхой хэмжээгээр нөгөө гадаад нөлөө болж байгаа одоо канцероген гэж нэрлэдэг тэр хавдар үүсгэх шинж нь дамгаалчих. Тэгэхээр л одоо хавдрын тоо нэмэгдээд байл гэсэн үг. Хүүхдийн хавдар бол нэмэгдсэн л байсан л та. Яг 2023 оны мэдээ одоо эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг эрүүл мэндийн үзүүлэлт гэдэг тайлан гаргадаг. Тэр тайлангаас бол хүүхдийн хавдар нэмэгдсэн байлээ. Гэтэл яг энэ тоон дотроо буцалхад тэр амтомын эмгэг судал гэдэг чинь бүр орхигдсон. Бүр нөгөө хөрөнгө оруулалт бүр орж ирдэггүй ч гэдэг юм салбар болцсон юм биш үү? Ер нь та энэ дээр тийм сонин гэмээр тийм асуудлуудыг хэлж чадах уу? Яг танаа энэ анатоми эмгэг судлалын салбарт. Яг миний мэргэжлээрээ 18 жил ажиллаж байгаа салбарын хувьд бол одоо өөрчлөх шаардлагатай зүйлс маш олон байгаа. Хамгийн нэгдүгürt нь одоо эмнэлэгт би бүр маш энгийнээр ойлгоход тайлбарласан. Эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барагчийн цогцост задлан шинжилгээ хийж тухайн нэг эмнэлгийн үйл ажиллагаа одоо өвчний оншийг тавих тухайн эмнэлгийн үйл ажиллагааны чанарыг сайжруулна гэсэн тийм жоохон өрөөсгөл ойлголттой явж байгаа. Яг одоогоор. Ер нь бол эмнэлэгт эмчлүүлж байгаад одоо оншоо зөв тавьчихсан. Оншоо мэдж байгаа юм чинь тэр хүнд ямар эмчилгээ хийхийг мэдж байгаа тий. Тэр эмчилгээгээ хийгээд байхад эмчлүүлэгч яагаад нас орж байгаа тийм ээ. Энэ асуудлыг манайх бол одоо хоцрогдсон аргаар шийддэг л дээ. Яаж шийдэж байна вэ гэвэл эмнэлэгт нас барагчдын цогцост хийгдэж байгаа задлан шинжилгээг эрүүл мэндийн сайдын тушаал гаргаад тэр тушаалын дагуу задлан шинжилгээ хийхгүй гэдгийг шийддэг байна. Бусад оронд ардчилсан орнууд Солонгос, Япон, хөгжсөн Америк хөгжсөн орнууд тий хөгжсөн. Европ төрчгөр арга ирсэн. Энэ юу вэ гэвэл хүний эрх баг. Сайн шийдэхгүй юм шүү дээ. Арга гэр human right. Хүний эрх. Тэр хүн өөрөө нас орсон нас барагч учраас эргээд гэрэл бичиг бол мэдэх боломжгүй.
ар гэр задлан шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ хийлэг хүүгүй юу гэдгийг шийддэг. Гэтэл манай улсад эрүүл мэндийн сайдын тушаалд байгаа заалтын дагуу ордог. Энэ бол бүр хачирхалтай, хэтэрхий хоцрогдсон арга. Үүнийг манай эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөдөг, зохицуулдаг, энэ шийдвэр гаргадаг хүмүүс юу гэж тайлбарладаг вэ гэвэл эмгэг судлалын задлан шинжилгээ хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна гэж бодоод хийдэг байна. Нэг талаараа бас тэгэхээр харагдаж байгаа ч. Тийм. Эмчнэр уншаа зөв тавьж байна. Эмчнэр зөв эмчилгээ хийж байна гэдгийг нь хянах зорилгоор задлан шинжилгээ хийж байна гэсэн үг. Гэтэл нөгөө талдаа тэр бол салбарын хөгжлийн асуудал болохоос биш. Тухайн үйлчлүүлэгч нас барагчийн эрхийг нь зөрчих ямар ч үндэслэл болохгүй байхгүй. Тэгэхээр эмгэг судлалын задлан шинжилгээний одоо эмнэлэгт эмчлүүлэгчд нас барсан хүмүүсийн эмгэг судлалын задлан шинжилгээний хувь Монголоос бусад орнд нэг 5-10% л гэдэг. Нийт эмнэлэгт одоо нэг 100 хүн нас барсан эмнэлэг байлаа гэхэд 5-10 тохиолдол задлалд ордог байна. Монголд бол үнэс шал өөр. 50-с дээш болго өндөр 100 хүрэг гэж ярьдаг төвшөнтэй гэсэн. Тэгэхээр одоо хүний эрхийг зөрчиж байгаа одоо маш том ажиглах юм да. Тийм процесс үл яг анатомийн судлалын салбарт одоо хүртэл байсаар байна. Ер нь бол эмгэг судлалын тусламж эмнэлгийн тусламж үйлчилгээ одоо эмнэлгийн онцлогоо эмчилгээ сайн байна уугүй юу гэдгийг тухайн тэр нас барагчдын зохицолт задлан шинжилгээ хийснээрээ мэдэх боломж бол бага. Угаасаа 5%-тай хийдэг үеж тэр 5%-аар яаж бусад орнууд тусламж үйлчилгээний чанарыг үнэлээд байгаа гэх манай их одоо удирдлагууд дээд удирдлагууд ойлгодог байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар мэдлэгтэй антом эмгэг судлалын талаар мэдлэгтэй одоо эрх мэдэлтэн албан тушаалтан цөөхөн байна л гэсэн. Тэгтээ зэрэг манай салбарыг одоо ойлгохгүй, мэдэхгүй учраас одоо хийдэггүй, өөрчилдөггүй. Тэгэл ингээл хуучнаараа л Орос ардсан солонгос юм ааш тэгэл тэр чигээрэл байгаа. Энэ бол хүний эрхийг бол шууд зөрчсөн хэрэг болсоор л байна. Ар гэрээс ингэж гомдол гаргаж ирсэн тохиолдлууд одоо маш олон байдгүй. Нэгэн дотор сайдын тушаал ийм эмчрэнгээл одоо яалтчгүй ингээл сууж идэггүй, ер нь яадаггүй. Задлан хийлгэмээргүй байна гэхэд тушаал нь тийм. Энэ асуудлыг шийдэхдээ тухайн эмнэлгийн захиргаанаас одоо ялангуяа орлогч захирал задлан шинжилгээнд орохгүй шийднэ гэд нөгөө сайдын тушаал дээр баталсан заасан байдаг. Тэгэхээр тэр эмчилгээ эрхсэн орлогч дарга шийддэг гэсэн үг. Ингээ бас нэг хүнийг давхар ажилд томилж байгаа хэрэг нөгөө тушаал нь. Ер нь бол гадны оронд ар гэр задлан шинжилгээ хийхгүй гэвэл хийхгүй. Ямар ч тохиолдол болсон бай. Ямар ч тохиолдол болсон бай. Хэрвээ дараа нь одоо тэр хүмүүс чинь эмгэг судлалын задлан шинжилгээ л өөрөө маш өндөр өртөгтэй шинжилгээ байхгүй. 1000-11 мянган долларын өртөгтэй байгаа. Манайд бол эрүүл мэндийн даатгалаараа нөгөө хүний даатгал зогсчихсон даатгалаас нь ч мөнгө орж ирэхгүй. Тэгсэн мөртлөнгөө өндөрлөхгүй. Тийм үнэтэй шинжилгээг анатомийн эмгэг судлалын салбараар өнөө хүртэл хийлгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хүний нөөцийн бодлого нь одоо танаас салбарт ямар байдгийг одоо үнэхээр тэр задлан хийх гээд одоо үнэхээр л одоо өсөн сонирхлоор ингээд 6 жил сураад ирэхэд цалин пүнлүү нь ямар байдгийг өмнөхөөсөө нэмэгдсэн. Гэхдээ мэдээж амьдрал хааж хүрхгүй хэвээрээ л байгаа гэсэн. Миний хувьд бол яг одоо авч байгаа цалингаа би яг хийж байгаа юмтайгаар харьцуулах юм бол одоо авч байгаа цалингаа би доороож 5-6 дахин үржүүлмээр авмаар байна. Хийж байгаа та хийж байгаа юм дэлхийд үнэлэгдэх хэмжээний одоо дэлхийд бусад орнуудыг өрчсөн орнууд үнэлүүлбэл тэр төвшөнд байгаа хань шүү дээ. Би 5-6 дахин одоо үржүүлж авмаар байгаа байхгүй. Тэр хэмжээний л ажил хийдэг. Анатомийн эмгэг судлалын хүний нөөцөл маш олон зүйл байгаа. Үнэхээр олон зүйл байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр энэ эмчнэр юу хийдэг вэ гэвэл оншиг баталж өгдөг.
оншиг баталж өгдөг. Оншиг баталж өгнө гэдэг нь маань юу вэ гэвэл түрүүн задлан шинжилгээ ярьсан тийм ээ. Задлан шинжилгээ хийгээд хүний эд эрхтнүүдээс дээж аваад түүнийг эдийн дамжлага гэдгээр дамжуулаад яг одоо энэ 4 микрометрийн төссөн ийм микропрепарат буюу бичил бэлтгэл бэлдээд үүнийг гэрлийн микроскопоор томруулаад хараад эд эсийн төвчлөл гарч байгаа бүтцийн өөрчлөлт, эмнэлзээ дүр сонжилгоо, тэгээ лаборатори шилжилт гарч байгаа өөрчлөлтүүдэд уялдуулаад төгсгөлийн буюу одоо баталгын шиг тавьдаг. Үүгээр одоо анатомийн судалгаагаар хавдрын онцлогоо ямар ч боломжгүй. Бүх хавдрыг онцлдог. Онцлох хамгийн боломжтой. Хүнээс одоо өвчтөнтэй өөрснөө харьцдаг. Хүнээс авс мэслийн эмч, дурангийн эмч авсан сорцыг, эд эсийг боловсруулад түүн дээр анализ хийгээд микроскопоор харж эд эсийг түвшинд нь онцлоод дүүлдэгдэг. Тэгэхээр энэ дүүлэлт нөгөө нэг маш хариуцлагатай. Хортой авдартай нэг хавдргүй гэж болохгүй. Хоргүй авдартай нэг хортой авдартай гэж болохгүй. Хортой авдар гэхэд жишээлбэл маш олон төрлийн тэр бүгдээр ингээд хооронд ялгах шаардлагатай. Үүнээсээ хамаарат өнөө хэлжсэн хим туяа эслэмчлэгийн тактик нь өөрчлөгддөг. Ердөөсөө энэ анатомийн судлалыг дүнэлтээр шийдэгддэг. Тэгэхээр энэ чиглэлээр нөгөө нэг одоо ийм хариуцлагатай үр дүнтэй өндөр ач холбогдолтой дүгнэлт өгдөг хариу өгөхөд суралцах хүсэл сонирхол хүмүүст алга. Хөнгөн хялбар мөнгө олох тийм салбарууд руу залуучууд нар орж шít. Дээрээс нь энэ анатомийн судалж адилхан салентай хүнд хортой нөхцөлтэй ажлыг хоригдуулсан цаг үед 7 цаг ажилладаг. Дандаа химийн хортой бодиснууд донд ажилладаг. Будагч бодис боловсруулах бодисууд дандаа органик хөвчтэй уусгах бодисууд донд ажилладаг учраас маш хортой, ажлын стресстэй, ачаал ихтэй. Дээрээс нь эмгэг судлалын задлан шинжилгээ буюу миний түрүү ярьсан нэг шаардлага байхгүй. Задлан шинжилгээ ихтэй. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор эмч нар ер нь бол манай салбарт орохгүй байгаа л да. Монголд бол одоо нэг 60-65 эмч байгаа. Яг миний мэргэжил анатомийн судлаач. Одоо манай Монголд модонд орох гэж байгаа салбар. Тэгэхээр би бол ирээдүйд манай салбарыг зорж ирэх залуучууд бол бүр олон боломж байна гэж маш олон болно гэдэг 100% итгэдэг. Яг үйл эн чинь одоо хамгийн төгсгөлийн хамгийн эцсийн нотлохын сүрсэн хангах хүнийг хэрэгжүүлдэг салбар байна. Тэгэхээр бол одоо яг манай оронд бол яг цэцгэлэн хөгжин. Би бол энэ дээр бол 100% итгэлтэй байгаа. Супер дуртай учраас одоо яг энэ чиглэлээр цаашдаа ажиллана. Манай мэргэжлийн хувьд бол нөгөө харааны ойгоо хөгжүүлдэг. За. Харааны ойгоо хөгжүүлнэ гэдэг нь юу вэ гэвэл энд харсан эсийг дараачийн хүн дээр харахад нөгөө эсээ танд болж харж тань энэ олон эс дотроос олж харж таних хэрэгтэй байна шүү дээ. Тэрнийдийг хөгжүүлэхийн тулд одоо миний багш надад зааж исэн Монгол улсын хүний гавьяа тэмч Базар садын урамж юм гэдэг юм байдаг. Эхнээс намайг надад бол анатомийн судлалын хаан зэгцээс урамж юм хэмжээ маань хэлжсэнээр бол их тооны хувь. Ердөө их тооны хувь. Олныг хараад олон юмыг харсны дараа энэ бол өөрт харааны ой болж үлдэнэ. Түүнийг хөгжүүлнэ. Хөгжүүлээд улам их харах тусам улам сайжирна. Тэгэхээр ерөнхий утгаараа юу вэ гэвэл нас их тусмаа олныг харж таарна. Нас их тусмаа улам туршлага чинь улам сайн юмч болно л гэсэн. Тэгэхээр миний хувьд бол яг өөрийнхөө салбарын дунд үе байхгүй. Дунд үе болохтай зэрэг дээр байгаа томчууд бол өөртөө шал өөр. Бүгд маш өндөр түвшинд харддаг болчихсон. Өөрийнхөө харааны хөгжүүлэх чадвараа тэгээ сайжруулсан байна. Тэгэхээр манай салбарын онцлог нь ердөө тэр. Одоо өчтөр хэд 5 хүн харт авдартай гэдгийг сонсно гэдэг бол амар тийм ээ. Энэ бол тий. Айгу амар мэдэн шүү дээ. Энэ амар гэдэг үгжээс жинхэнэ энэ дэр хэрэглэмээр тий. Тэгэлгүй баг. Хортой хавдрыг анх онцлогдож байгаа хортой хавдрыг хавдар судлалын төвийн нөгөө нэг хорт хавдрын тамдал судалгааны алба гэж байна. Тэр албанд
эрүүл мэндийн байгууллага 1-3 дугаар шатал бүх байгууллага мэдээгээ сар болго өгдөг. Тэр тоонд одоо өчигдрийн миний онцлсан 5 бол 5-аар нэмэгдэж байгаа гэсэн үг байна шүү. Тэгэхээр хавдар гэдэг чинь бондоогоо гараад ирж байгаа үстэй тийм ээ бондоогоо. Хавдар гэдэг чинь тодорхой хэмжээний эзэл хүнтэй тодорхой хэмжээний орон зай эзэлсэн зүйл бондоогоор гарч ирж шүү дээ. Эзлээд ингээд томроод гараад ирж. Хэвийн үедээ тэр чинь байгаагүй шүү дээ. Хэвийн үедээ хэвийн үйл ажиллагаа явуулж исэн эсвүүд эмх цэгцгүүгээр эмх замбраагаар олширч байгаа байхгүй. Тэгээд маш их том олшроод ирэхтэн зэрэг хажууд байгаа зэрэгэлдээ байгаа эрхтнүүдийг судсыг хагална, мэдрэлийн ширхгийг дарахаар өвдөн тийм ээ. Тэгээд цоолно, өвчл үүсгэн маш одоо дээрээс нь одоо хүний хэрэгэлдэг амин дэмүүд нүрс бүгд хичээл өвчл төрч бүгдээр ингэ өөрөө хэрэглээ. Өөрийнхөө өрсөлдөнд өөрийнхөө нөгөө эсийн замбраагүй үржил олшролтой ашиглаждаг байна шүү. Тэгэхдээ зэрэг нөгөө хүнд өөрт нь очих тижэл витамин тэднэр дутагдчихж байгаа. Турчиж байгаа шалтгаан тэр. Тэгээд дээрэс нь нөгөө хавдрын эсүүд чинь бодисын сэлцээний эцсийн бүтээгдэхүүн болох одоо хүнд хэрэггүй хүнийг хордуулдаг хортой бодис. Тэгээд зүгээр шууд ярих. Хортой химийн бодис цус руу байнга ялгах. Ингээд байнга хор уугаад байгаа хүн ямар байдалд орох вэ? Дээрээс нь өөрийнх нь эд эсүүд нь эмгцэгцгүйгээр үрчиж байгаа байхгүй. Энэ бол аимшигтай болж байна. Зүгээр ард иргэдэд зүгээр уриал хэлэх үг нь юу вэ гэвэл өөрийнхөө эрүүл мэндийг одоо та өөрөө л хариуцна. Эмнэлгийн байгууллага улс тийм ээ. Даалгавар төрийнхэн хизээч таны эрүүл мэндийг хариуцахгүй. Таны эрүүл мэнд зөвхөн таны гартал байна. Таны цаг таны хэдэн жил наслж амьдрах уу те та хэрэг амьдралын чанартай амьдралтай байх уу тэр чинь таны гартал байгаа. Тэрнээс өөр хүнд байхгүй гэдэг нь бол одоо ингээд ер нь яч утсан зүгээр энгийнээр бодоход хүмүүс шал өөр болцсон шүү. Тэрийг ойлгоод тах шүү. Ойлгоод байдаг. Одоо хэрэгжүүлэх юм чухал. Бидний урилгыг хүлээж авч одоо бидэнтэй ингэж чөлөөтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Хамгийн гол нь эрүүл байгаарай. Өөрөө эмч хүн тийм ээ. Тэгээд эрүүл байгаарай гэж подкаста төгсгье. За баярлалаа. Надтаас ингэж ярьцлага авсанд баярлалаа.